Та миний намтрыг яг сайн судалсан байна. Тэр дурсамжил хүн хөлт манд дотор мань байна. Та надаас хувийн хувинтай холбоотой асуудал. Би бол Булган аймгийн яг уугуул хүн байгаа. Би аймгийн төвдөр төрсөн. Аймгийн төв би одоо Булган суман дээр төрсөн юм байгаа. Миний ав бол Бугт сумын, миний ээж бол Сайхан сумын. Тэгэхээр бол одоо би бол цэвэр одоо Булганы хөөн гэж бол намайг бол ойлгож байна. Миний хүүхэд нас бол Булган аймгийн Ишиг өндөр суман дээр өнгөрсөн. Би бол сумын төвийн хүүхэд юм байгаа. Тэгээ хожимо 7 дугаар ангид буцаж би аймгийн төв дээр ирээд аймгийн төвийнхаа 1-р 10 жилийг сургуулийг төгссөн. Тэгээ сургууль төгсөөд цэргийн нэгдсэн дээд сургуульд ороод суралцаад ингээ миний амьдрал бол одоо 10 жилийн сургууль төгссөнөөс хойш цэргийн амьдралаар энэ мөчийг хүртэл ингээ явж байгаа ийм л төвхтэй хүн байна. Миний аав бол барилгачин хүн байсан. Ээж маань ч гэсэн барилгачин. Манай аав ээж хоёр бол ажилчин гаралтай юм хүмүүс байсан. Би багасаа аавыгаа дагаад барилга дээр ажиллаж байсан. Багасаа одоо энэ барилга барихын намчимд хар бор ажлыг энэ зүйлийг бол миний амьдралд гэж хүүхэд наст манд гэж өнгөрсөн. Тэгээ аавтайгаа хамт цуныхаа маргалтаар барилга дээр ажиллаж байхдаа барилгын салбарт ч юм уу нэг тийм инженер болдгийм гэсэн мөрөөдөл надад байсан. Гэвч 10 жил 10 дугаар ангид төгсөөд миний амьдрал одоо арай өөр одоо цэргийн амьдралаар явах тийм хөв дэвлэн тохиосон л доо. Миний ээжийн ах нь манай аав ээж хоёрт нэг зөвлөгөө өгтөө. Хүүгээ ер нь бол цэргийн сургуульд оруулчих. Байр хоолнодоо цаанаасаа санаад хоёр одоо санаа зовлтгүй гэдэг. Нэгэсэнд одоо ажилчин айл бидний бас ахуй амьдрал нөхцөл боломжийг харсан юм шиг байна. Тэгээд одоо цэргийн сургуульд оруулчих нь зүйтэй шүү гэдэг ийм зөвлөмж өгөөд ингээд би 10 жилээ сонгоод цэргийн нэгдсэн дээд сургуульд ардлын ангид элсэж орсон. Цэргийн алба бол хаагаагүй. Цэргийн дээд сургуульд сурж байгаа хугацаа чинь цэргийн алба пасс тооцдог л доо. Ингээл одоо 19 наснаас хойш л цэргийн нэгдсэн дээд сургуульд ороод тэрнээс хойш бүх амьдрал маань энэ цэргийн амьдралтай холбоотой явсараа энэ хүртэл явж байгаа. Ер нь бол би 1996 онд Батланбал яамны харьяа Улсын иргэний хамгаалтын газар гэж агентлаг тустай агентлаг байсан. Тэр байгууллагт шилжиж орсноос хойш тэр цаг мөчөөс хойш миний амьдралыг тооцож болно. 96 оноос хойш гэж бодглоо би яг одоогоор бол онцгой байдлын байгууллагт 29 жил энэ албанд зүтгэж байгаа. Тухайн үед Батланбал яамны хэрэгжүүлэгч агентлаг Улсын иргэний хамгаалтын газар гэж байсан. Одоо энэ залуучууд бол мэдэхгүй л дээ. За би тэр үед залуу хүн байсан. Тэгээ Булган аймгийн цэрэг иргэний хамгаалтын штаб, иргэний хамгаалтын асуудлаар захлах офицер, аймгийн онцгой комиссын нарийн бичгийн дарга гэдэг энэ албан тушаал дээр очиж ажилласан. Улс иргэний хамгаалтын газрын даргаар Сүндүү генерал байсан. За Булган аймгийн засаг дарга бол Арднаа дарга байсан. Би нэг амьдралын гачигдлаар 4 эмэгтэй дүүтэй. Тэгээ 4 эмэгтэй дүү маань их ойрхон насны зүрхтэй учраас сургууль суралцах тийм асуудал үүсээд яг 90-ад оны үед жинхэнэ хүнд үеэлтэй. Тэр үед даргын гачигдлаар нэг тодорхой хугацаанд чөлөө аваад тэгээд дүүнэртээ туслах гад аав ээжтэй туслах гад ингээ болгондоо байсан. Тэгээд би ч одоо ууланд мод хийж ялаа, байшин барьж ялаа, мөнгөийг олчих л одоо бүхий л юм дээр ажиллаж байсан. Тухайн үед чинь 3,000 төгрөг, 4,000 төгрөг, 5,000 төгрөг энэ гэдэг чинь бас үнцэнтэй мөнгө байсан. Ингээд аав ээжтэй тусалж байсан чинь Булган аймгийн засаг дарга энэ одоо залуугийн хүүхдийг амьдралыг баллах нэ гэдэг чи одоо буцаад одоо ажил төрлөө хий гэж ийм зөвлөмж өгөөд Булган аймгийн цэргийн иргэний хамгаалтын штаб би ажилд орсон. Тэгэл иргэний хамгаалтын гэсэн нэр хаягтай болол явж байгаад бид чинь 2003 онд гамшигаас хамгаалах тухай хууль батлагдаад тэгээд орчин цагийн одоо таны асууад байгаа онцгой байдлын байгууллага гэдэг чинь 2004 оны 1 сарын засгийн газрын анхны тогтоолоор 3 байгууллагыг иргэний хамгаалтын байгууллага, галт төмөртэй тэмцэх байгууллага, улсын нөөцийн газар гэсэн 3 байгууллагыг нэгтгэхэд эхэндээ бол гамшигаас хамгаалах ерөнхий газар гэж байгуулсан шүү дээ. За тэр хооронд тэр хүртэлх улсын иргэний хамгаалтын газарт ажиллаж байхдаа одоо тухайн үеийн удирдлага, тухайн үеийн ахмадууд, тухайн үеийн одоо энэ орчин цагийн онцгой байдлын байгууллагын суурийг тавих одоо шинжилгээ хийгээд манай ахмадуудын оруулсан хувь нэмэр маш их байдаг. Би тэдний чинь дагаж л хажууд нь явж нэг ойр зүрх юм сурж, ажил сурж одоо ингэж л одоо энэ мөчийг хүртэл нэг жоохон дөртөө болж байгаа юм шүү дээ.
манай ахмадууд л иргэний хамгаалтын газарт ажиллаж байсан ахмадууд энэ орчин цагийн гамшигын удирдлагын шинжилгээ гэдгийг суурийг тавьсан хүмүүс байгаа. Би одоо ахмадуудынхаа нэр усыг бас дурдж хэлмээр санагдаж байна яг энэ мөчид. Тухайд иргэний хамгаалтын газрын дараагаар генерал Үржин дарга ирсэн байсан. За Аштаван дараагаар манай Цэрэндав хоорондоо байсан. Оросын холбооны усаж Жанжин Иштэй багтын төгссөн. Бичгийн маш өндөр соёлтой хүн. За тэгээ Намхаа хоорондоо гэх сайн Намхаа хоорондоо маань үйлчлэгийн гавьд ажилтан болно лээ. За Дамдан дарга байсан. Хангал хоорондоо гээд талигаж болцсон. Тэрэн бол өстой жинхэнэ иргэний хамгаалтын хүн. Намайг одоо 96 онд иргэний хамгаалтын байгууллага гэдэг энэ байгууллагын хаалгыг татаж ороод босгож авч явах үед байсан. Тэрнээс өмнө байсан жинхэнэ иргэний хамгаалт. Ер нь бол хангал урандаа, дамдын урандаа энэ төр гэдэг чинь өстой жинхэнэ одоо акуулууд иргэний хамгаалт гэж одоо юу байдığım бэ гэдгийг мэддэг хүмүүс байсан. За тэгээд Батхуу урандаа, Гамболд гэдэг дэд урандаа байсан. Одоо та сайн ойлгохгүй л гэж магадгүй. Цэргийн хүмүүсөө сайн мэднэ. Цэргийн байр зүйн зураг гэж байдаг. Тэр зурган дээр манай Гамболд давхал өстой нэг урлаг гэж байдаг бол тийм уралсан шиг одоо уран зураг шиг тэгж одоо ийм байдлын гамшигын нөхцөл байдлын дээр тэмдэглэдэг хүн байлаа. За тэгээ сургалтын хүмүүс байж байна. Их олон одоо манай иргэний хамгаалтын тухайн үе хүмүүс маань энэ байгууллагыг одоо байгуулах үндэс суурийг тавьсан. Түүхийг сөхөөд үзэхлээр нэг сонин зүйл тохиолдсон. Би залуу байсан тэр мөчөөс хойш одоо ингэ явснаар бол яг иргэний хамгаалтын байгууллага юу хийж байгаад энэ шат хүртэл явсан бэ гэдэг гэрчлэх одоо амьд гэрчлэл одоо болчиход байгаа юм л да. Амьд гэж. Тийм учраас энэ түүхийг бол хэлж ярьж энэ залуустай ойлгуулах зүйтэй гэдэг ийм хувийн байр суурьтай байгаа. Тухайн үед Батлан амлах салбарын харьяанд байсан тэр ах нар маань орчин цагийн одоо энэ гамшигын удирдлага гэдэг зүйлийг бүр одоо та боддоо Англи улсаас Англи улс бол энэ гамшигын удирдлагаараа дэлхийд дээр бол одоо баг нэг номер шүү дээ. Аягүй тийм цэгцтэй ойлголтыг түүгээр дэлгэрүүлж ирсэн. Тэндээс одоо олон улсын зөвлөхийг авчираад бүхүүлд олон улсын зөвлөхийг авчираад Батлан амлах салбарын харьяаны байгууллага мөртлөө хажуудаа байлгаж одоо ажилуулад өөрийнхөө байгууллагын одоо үйл ажиллагааны дүн шинжилгээгээд Монгол улсын энэ иргэний хамгаалтын байгууллагын үйл ажиллагааны дүн шинжилгээ хийгээд орчин цагийн гамшигын удирдлага дэлхийн нийтэд явж байгаа энэ систем рүү оруулах энэ ихний алхмуудыг хийсэн. Тэгэхэд тэр үед байсан энэ хурандаа золтой байсан, цэргийн дөрөв тувцтай байсан энэ хүмүүс зориг гаргаад одоо яг одоо энэ орчин цагийн онцгой байдлын байгуул байхын зүйтэй байна. Эрх зүйн орчноо бүрдүүлээд иргэний хамгаалтын байгууллагата түн шинжилгээ хийгээд олон улсын зөвлөх аваад хуулиа өөрчлөөд зоригтой явсаар агаад энэ сурыг тавьсан. Тэгж л тэд нар анхны тулгын одоо 3 чулууг тулах нөхцөлийг бүрдүүлж өгч. Би бол дагаж явсан. Дарга ах нараар заалгаж ирсэн. Тэчнэрч дахин одоо тэр хийж исэн тайлан тооцоог нь уншиж үүрэг даалгаврыг авч ингэж л одоо иргэний хамгаалтын цаашд ийм болох хэвээр гамшигын удирдлага гэж ийм байдгийг гэж тэр одоо орчин цагийн бүр англичуудаас бид нар суралцж байлаа шүү дээ. Энийг одоо манай албанд ажиллаж байгаа сүүлийн үеийн залуучууд огт мэддэггүй. Зарим хүмүүс нь бүр энэ талаарч мэддэггүй. Тэгс суурийн тавьснаас тавьж иж тэр 2004 оноос хойш та надаас асууад байгаа тэр суурь чинь тавигдсан. Тэрнээс хойш би энэ байгууллага тасралтгүй л ажиллалаа. Мэргэжилтэн байсан, ахлах мэргэжилтэн байсан. Элцсийн даргуулсан. За тэгээ газрын орлогч, газрын дарга, тэгээ сүүлд нь дэд дарга гэдэг албан тушаал дээр байсан. Одоо бол би гамшигаас хамгаалах сургалтын төв 100 дугаар анги гэдэг энэ ангийн захирчаар ажиллаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн одоо баярын өдрийг тохиолдуулаад улсын иргэний хамгаалтын газар ажиллаж байсан би ахмадууд хувийнхаа зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Та бүхэн бол энэ орчин цагийн онцгой байдлын байгууллагыг байгуулах суурийг тавьж өгсөн. Ийм одоо хөгжлийн гарааг нь бий болгож гисэн тулгын чулууг нь тулж гисэн ийм хүмүүсээ бахархаж гэнэ гэдгээ би бас илэрхийлье. Хамт ажиллаж байсан, та нар суралцж байсандээ маш их одоо хувь тавилан гэж би дотроо бодож явдаг шүү гэдэг хэлсэн. Хувийнхээ одоо амьдралын минь хувь тавилан тохиолсноор бол яг онцгой байдлын байгууллагад ажиллалаа. Гэтэ хувь хүнээсээ илүү бид бол байгууллага хамт олноороо өнөөдрийн онцгой байдлын байгууллага ийм одоо Монгол улсын хэмжээний үндэсний хэмжээний дэлхийн улс орнууд үнэлэх хэмжээний ийм тогтолцоог бол бий болгосон. Миний оруулсан хувь нэмэр гэж өөрийг нь ихтэй үйлэж яриад байх юм бол надад байхгүй. Гэхдээ энэ ажлын үр дүн бол баг хамт олонны л ажлын үр дүн. Энд чинь одоо байгууллага гэдэг чинь хамтын одоо хүчээр урагшаа явж байгаа болохоос нэг хүн одоо ганцаараа голод дахиад хийж бүтээгээд гүйгүүлэх юм бол ховор шүү дээ. Хамт олонны хүчээр энэ хэдэн галс санаагч, энэ хэдэн хаврагч нар байж ээж, энэ хэдэн залуу офицерууд байж ээж, энэ хэдэн хамтууд байж ээж ингэж л энэ ажилчин үр дүн гарч байгаа бид нар бүтээмж бол тэр.
тэр хэдэн ахмадуудаас суралцж тэдний бий болгож өгсөн юм тухайн үед залуу байсан учраас би түүчилээд аваад явлаа. 20 жил болголоо. Одоо энэс хойш нь бол залуу хойч үе чинь дахиад цааш нь түүчилээд аваад явах. Ийм л одоо бидний амьдрал, бидний түүх энэ байхгүй. Гагцхүү одоо бид нар юуг мартаж болохгүй юм бэ гэвэл энэ олон зүйлүүд хийж өгсөн тэр ахмадуудын хийж өгсөн гавьяаг л бид нар мартаж болохгүй. Зөв зүгээр байж итэл яг энэ орчин цагийн онцгой байдлын байгууллага гинт бий болчихсон юм шиг, энэ байшин барилга гинт бий болчихсон юм шиг, энэ хувц сэргэл гинт бий болчихсон юм шиг ингэж ойлгоод байгаа. Сая өнгөрсөн жил онцгой байдлын байгууллагын 20 жилийн болсон. Тэгээд онцгой байдлын ерхий газрын дарга за уугнаа чи орон нутгуудаар явж энэ одоо 20 жилийн түүхийг одоо амьдралыг мэдэх хүний хувьд одоо өөрөөс чинь өөр одоо энийг одоо гараанаас нь ахуулаад ярих хүн ховор болцоо яваад ингээд улс даяар яваад онцгой байдлын байгууллаганд яриа таниулах хийгээч гэсэн өөрийнхөө албан хаагчдаас гадна арга гэрийнхэнд бүгдэнд нь очиод яриа таниулах хийл. Анх хууль одоо яаж байгаа дэрний хамгаалтын байгууллага хуулийг гаргасан. Анхны одоо 2004 онд 3 байгууллага нэгдэжсэн. Нэг нь одоо бүрэн цэргийн байгууллага иргэний хамгаалт. Нөгөөх нь хагас цэрэгдсэн байгууллага цагдаагийн харьяанд байсан гал дүмөртэй тэмцэх байгууллага. Нөгөөх нь бүр таг энгийн байгууллага улсын нөөцийн газар хөдөөж байгаа юмас. Тэгээ энэ 3 байгууллагыг нэгтгээд бид нар ч 3 өөр хувцастай байлаа. Тодорхой хугацаанд өмсөх дөрөв товцгүй байлаа. Цол тэмдэггүй байлаа. Тэр эр зөрөг гаргаад энэ өөрчлөлтийг хийсэн хүмүүс чинь цол тэмдгээ хүртэл хураалгаж ягаад хэдэн сар ажиллаж эхэлж илээ шүү дээ. Тэр бүх юм одоо тэг гараанаас эхэлж исэн. Одоо хөх дайланбан хувц өмсчихөл бид нар анх уулзч учирж ял. Тэр хувцааныг дугаахлаар ингээд сунцдаг, өвдөд тохоо нь гарчдаг, амархан гандчдаг. Тийм хувцснаас бид нар ихэлсэн. Иргэний хамгаалтын байгууллагт иргэний хамгаалт 122 дугаар ангид нэг анги байлаа. 7-8 одоо орон нутагт иргэн аврах салбар анги гэж байлаа. Одоо та бүхэн сууж байгаа энэ газар дээр чинь бол нийслэлийн харьяаны аврах салбар гэж байсан. Ийм л байсан. Гал төмөртэй тэмцэх байгууллага маань орон нутагт байсан, гал унтрах ангиудтай байсан, хилцтэй байсан. Машин техник нь Оросын холбооны улсад үйлдвэрсэн АЦ-40, ТСВ-8 гос тээвэрлэж ийм л байсан. Улсын нөөцийн газар маань орон нутагт хэдэн салбаруудтай өс дэжэл хадгалдаг, дээврэн цоорчсон ийм л 3 байгууллага анх одоо аав ээж ярьдаг штэ. Бид хоёр талаас хоосон уулзаа хүүхдүүдээ ингээд энэ амьдралыг босгосон штэ. Хоёр чемодантай ирсэн гэл бидэрт ингээд сургаал айлддаг шиг манай байгууллага чинь яг ингээд тусдаа хоосон 3 талаасаа нийсэн. Тэгээ тэрнээс хойш 20 жилийн хугацаанд энэ олон хамт олон энэ хүмүүс чинь хамтынхаа хүчээр өнөөдөр орчин цагийг байгуулж өглөө штэ. Иргэн айх аврах анги салбаруудаа бид нар бий боллоо. Гал унтрах ангиудаа чадахжууллаа. Та өнөөдөр хөдөө орон нутагт очиод манай гал унтрах ангиуд дээр очиод Европын олон улсын Европын стандартын гал унтрах машин техник байгаа шүү дээ. Анх бид нар АЦ-40 ТСВ-8 гэдэг машинтай байсан бол хичнээн том төслүүдийг хэрэгжүүлээд хөдөөний анги дээр та бодоод үзэлт Европын машин техник хүртэл байна шүү дээ. Хичнээн анги салбарууд байгууллаа. Бид нар нистэдэр гэдэг зүйлийг мөрөд хүн итгэл ярьж чадахгүй бидэрт байсан. Тэгэхдээ өнөөдөр бид нар чинь 2-3 нистэд хэрэгтэй 150-60 түүний амнасыг аварчсан нөгөөдөл чи явж штэ. Бидэрт албан хаагчтай амраачга сэтгэл санаагийн засал хийчих тийм совилын газар байсан. Одоо 60-аад совилын газартай байна штэ. Бид нэр хувц сэргэлээ энэ тэнд л оюутны үйлдвэрт захиалгаар өгөөл хийлгдэг гэсэн бол одоо бяцхан ч гэсэн өөр ингэсэн оюутны үйлдвэртэй болчихос байж штэ. Энэ ч одоо ахиц дэвшлэг биш шүү. Өөр ингэсэн сургуультай болчихлоо. Байшин барилгууд өмд зүсийг өөрчилж байна. Өнөөдрийн энэ гомчгоос хамгаалах сургуулийн төв 116 дугаар анги гэдэг чинь өнгөрсөн 2024 оны сүүлээр засгийн газрын тогтоолоор анги байгууллаа ш. Тэгээд үндэсний хэмжээнд ард иргэдээ зориулсан анхан шатны сургуулийн зохион байгуулалт ингээд хийчихэж байгаа. Хувц сэргэлээ хүртэл солилоо ш. Өнөөдөр манай албан хаагч нар төрийн цэргийн байгууллагын нэг хэсэг болчихсон хувц сэргэлтэй өмсөх мөрөндөө зүөх цолттой ингээд явж байгаа ш. Одоо онцгой нөхцөлийн нэгдэл онцгой гавьяа байгуулсан нэмэгдэлгээ жилд албан хаагч нартай 16 сая төгрөг 20 сая төгрөг өгөө сууж байгаа байгууллага манахаас өөр хаа. Гэхдээ энэ чинь ахид дэвшил бидний хөгжил цэцгэлтийнх биш үү? Гадаад улс орны ижил төрлийн байгууллагын хүмүүсээр ч онцгой байгууллагын өнөөдрийн тогтолцоо бол маш шуурхай бас их тийм өр бүтээлтэй ийм тогтолцоо байна гэж үнэлээд байгаа шүү дээ. Биднээс 10 жилийн өмнө уулзж ирсэн хүмүүс 10 жилийн дараа ирчээ бүр гайхаад байгаа шүү дээ. Танах ямар хурдтай хөгжиж байна гэдэг. Энэ үр дүн бол манай хамт олонны бид бүгдийн гар нийлэмжтэй ажиллагааны үр дүнгээ гэдгийг би хэлэх гэсэн. Энийг энэ түүхийг залуучууд мэдэхгүй учраас бүхэл юм бэлгийн байсан юм шиг бодоол ямар гараараас эхлээ ямар их бэрхшээл зовлон туулд бид нар энэ хүртлээр зүтгэж ирвэ. Ингэж одоо айл гэр болж чадваа гэдгийг ойлгохгүй байгаа. Энийг би харин уучлаарай дэлгэрэнгүй байдлаар танд бүр яриад хэлчихлээ. Тэрийг бас зөв ойлгоорой. Миний өөр
оногдсон хувь тавилын юм уу зарим юмн дээр одоо юу ч гэдэг юм бэ шангийн татах тийм хувь тохиолдол олон тохиолсон. Тэгээ тэрний нэгээс бол түүх тохиолдсон газар хөдлөлтөнд явах болсон. Шийдвэрлэгт гарсан шүү дээ. Энд гарсан. Өдөөс хойш байсан засгийн газар хуралдаантай байна. Ингээд манай байгууллагын удирдлага дуудсан, очсон. Тэгээд хоёр чиглэлээр тусламж үзүүлээ. Нэгдүгээр эрийн анх аврах баг явуулна. Хоёрдугаар хүмүүлийн ард түмний хүмүүлийн тусламж хөрвж өгнө гэсэн. Тэгээд ерөнхий сайд одоо энэ багийн ахлах юм бэ гэсэн манай дарга ууган баяраа гэсэн. Би зэргийн хүн учраас нэр хэлэхлээр би босох үүрэгтэй босоо зогссон. Ерөнхий сайд харсан. За одоо та нар яваарай гэсэн. Тэгэл агаарын орон зайг нислэгийн орон зайг гаргуулж аваад тэр ч бас нэрийн учиртай юм байлээ. Тэгээд бид нар 3 цагийн дараа ниссэн. Тэгээд баг бүрэлдэхүүнээ сонгохоор болсон. Миний зүгээс ямар санал байсан гэхээр үндэсний аврах баригдах аврагч нарыг залуучуудыг сурууж явъя. Эдгээр дараа нь тэр одоо олон улсын стандарт нийцсэн олон улсын түвшинд бүрэх ус баг бүрэлдэхүүн болно. Залуучууд аваад явъя. Сургаад өгч юм үзэг одооноос эхэлж үзэг гэсэн. Би ч өөрөө тэр газар хөдлөлт гэдэг чинь талаар төсөөлөлгүй явлаа. Яг нь ер нь бол зүгээр гамшигын эрсдлийн үнэлгээний тийм олон улсын багийн гишүүнчлэл байсан надад. Тэгэл үүрэг авсан, гинтийн болсон, өрөөндөө очсон, арийнхаа өрөөнөөс аран заа авсан, үүрсэн. Гэрлүүгийн юмдээ явах гэж шүү гэдэг хэлсэн. Тэгэл би аартгаараа яваад гисэн. Бид нар чинь онгоцон дотроо явж байхдаа очиод ажиллах тийм тактик арга ажиллах олон улсын стандарт юм байдгийг шүү гэдгийг би хэдэн залуучуудаа хэлсэн. Тэгээ анх удаа одоо Монгол улсын түүхэн 100 жилийн түүхэнд яг жинхэнэ болсон газар хөдлөлтийн голомд ажиллахад явж байгаа олон улсын ажиллагаа саяных байсан. Тэр газар хөдлөлтийн нөхцөл байдал гэдэг бол очиод газар дээр нь ажиллаж байсан хүний хувьд бол бид бүхэн бол үнэхээр амжилттай зүйл яд юм байна. Энэ тохиолдох бүхий л одоо гамшгүй дотроос хамгийн дэлхийд дээр одоо хор хөнөөлөхтэй улс орны аюулгүй байдал, улс орны одоо энэ тогтвортой үежилд маш том хор хөнөөл учруулах аюул занлал газар хөдлөлт байдгийн байна гэдгийг бол бид нар өстой яг газар дээр нь ажиллаж хоёр нүдээр харж дунд нь явж ээж тэрийг ойлгосон. Тийм л хувь тохиол надад оногдсон. Тэгээд залуучуудаа авсан, батлан хамгаалах салбар шийдвэр гарсан, цэргийн эмч нар явсан. Цэргийн эмч нар очиод үүргээ маш сайн биелүүлсэн. За хэвлэл мэдээллийн тодорхой хүмүүс явсан. Бид нар бас очиод энэ газар хөдлөлтийн нөхцөл байдлыг мэдээд ард түмэнд ирээд хэвлэл мэдээлэлээр олон нийт түгэх үүрэгтэй шүү дээ. Тэр чинь үүргээ биелүүлээд бид нар очиж ажилласан. Тэгээд таны асууж байгаа хоёр нохоо явсан. Тэр хоёр мараас үүргээ сайн биелүүлж ирсэн. Тэгээд бидний ч түрхт очиод голомтонд ажиллаад нутгийн иргэдтэй байж танаас ирсэн Монголоос ирлээ гэхээр гайхаад байсан. Та нар юугаар ирсэн бэ гэхээр онгоцоор ирсэн гэд биднийг баг одоо морь унаад ирсэн юм шиг гэж бодоод байсан. Тэгээ эмч нартай яваа докторууд байгаа гэсэн бүр гайхаад байсан. Доктор төмөө танаа. Тэгэхээр бол бас зарим талаараа гадна талдаа Монголын маань талаарх ойлголт бол одоо бидний яадаг ч юм дээ тийм өөрхөө хөгжил мөө одоо ингэж хүрээд ирнэ гэж бодоогүй юм шиг тийм хандлагууд бол нутгийн иргэдэд байдаг юм байл. Тэгээ ялангуяа очиод тийм сонин хувь тавилан. Ер нь бол тэнд 10 хоног болсон юм бол одоо Америкийн нэг тийм атланттай кино байдаг шүү дээ. Тэсэл тэмцэл явсараа гал нэг юм амьд үлдээ гараад ирдэг шиг яг тэр кино шиг үйл явдал болсон. Өглөө онгоцноос тэр газентиг гэдэг хотод буугаал ачаа барааг онгоцноос өөртөө зөөж гүүгээл нисэх талбай дээр. Яг нэг жоохон атаархал хувийнхаа зүгээс бол бий болсон. Онгоцороо ингээ газардахгүй явж цонхоор харсан чинь Солонгосын баг ирчихсэн. Том одоо байлдын онгоц дардах нь нээгдсэн ингээл ачаа машин гараад ачаан зөөгдөө элчин сайдынх нь машин ирчихсэн туг мууг намруулчихсан. Бид нар бол өөрийнхөө бидний сэтгэл бол маш өндөр сэтгэлтэй зүтгэж байгаа шүү дээ. Хүмүүс тусалчээ гэл. Тэгэл онгоцноос бараагаа зөөгөөл, ачаагаа зөөгөөл, багжаа зөөгөөл, нисэх талбай дундурч гүүгээл нэг аюулгүй газар болоод бараагаа тавиал. Тэгээ нутгийн хүнд тэр эхнийхээ барааныхаа тусламжийнхаа дээжийг өгчихгүй хүн хайгаал тэгээ явж яснаа хамгийн хүнд газар айлын гэсэн чинь Хатай гэсэн. Тэгээ тэрийгэд хүнд газар гэдэг нь яг юу болоод байгаа юу гэдгээ төсөөлөхгүй за тэгвэл тэрлүү чи явчих гээл. Тэгээ тэнд байж захта нөгөө орчуулагч анхаа хоёр маань машин техник хөөцөлтөд бид нар ч автобусаа олж яваал ачааны машин дээр ачаагаа ачиж яваал тэгээд 200 км газар гараад давчиж байгаа байхгүй. Тэгээ явсараад очисон Хатайд болсон ороо харамхуу бүрэнхий болоод эхэлсэн. Отсон одоо манайхаар онцгой байдлын байгууллага тэдний бол Афад гэдэг нэрдэг. Тэр байшингийнх нь тал нь орчихсон инх замбараа хөл толгооно олдохгүй тэгээд өстө юу болоод байгааг нь мэддэхгүй байсан. Очоод уулдсан. Монголоос ийм баг ирлээ гэсэн олон улсын ангилалтай гэсэн ангилалгүй үндэсний аврах баг байгаа гэсэн. За тэгвэл та хэд одоо өөрсдөө аюулгүй байдлыг бодоод нэг кемп байгуулаараа тэгээд одоо маргааш ажиллагаанд орно мэдтэй гэд хэлсэн хамтрыгээд баярлалаа гэсэн. Тэгээд бидэд төр одоо пауз аваад тэнд зогсож байхдаа би залуучуудаа ярилцсан л да. Ерөөл хүний амнаас гэдэг бол одоо хором хормоор үнцэнтэй байгаа.
бүгдээр энэгээ аврах ажиллагаанд оролцъё. Одоо явъя. Бага аваад эргэн аврах ажиллагаа руу одоо би явчих. Хань сөхөө хорондоо та үлдэж байгаа тэр хүн чи бас Турк хэлтэй болохоор кемп энэ төр байгуулаа байж байгаараа энэ гэж хэлээ. Тэгээд тэр шимдээ ороод би чи хүний аймнаас аваад хүүхэд авраа ажиллагаанд оролцож байгаа. Хэрвээ Avşar Otel, Polat Yapar. AVM karşısına yıkıldı. Хэрвээ тэгээгүй бол нөгөө аюулгүй байдал гэдэг ч юм уу ямар нэг цаг алгуурлах юм бол тэгж хүн тусалж чадахгүй шүү дээ. Тэгээ бидний зүрх чинь тэр цаанаа тэр төсөөлөхгүй мөртлөө юу л бодож яах гэхэлэр л эрг зориг л яваад гэсэн. Тусалчид дэмжичээ гэл. Тэгээ тэнд ажиллаж яхад 10 хоног болж яхад их юм үтсэн, их юм суралцсан, маш их юм. Өдөр болгон бодож яасан юм эх оронд минь ийм аюул занд болчихвол бид нар яантаа гэдэг юм зүрх шимшрэн байсан. Зүгээр л одоо нас урцсан хүмүүс хар уутан тэгэл хавтгаад нь л тавьчихсан байсан. Тэрэн дотор нь л очсон. Байшин барилга тэр хотын чинь байшин барилганд бараг 80-90% нурцсан байсан. Байшин барилгыг ингэж нурдаг юм байна гэдэг амьдрал дээрээс төсөөж бодоагүй байсан. Зүгээр шороо шиг овоолол хайчихсан. Тэгэхээр тэр шороо шиг овоолчихсан юм дотроос амт хүнийг ирж чайж гарган гэдэг бол маш их төвчээр уурч чаддаг. Тэгээд бид нар тасралтгүй л ажиллаж байсан. Өдөр болгон газар хөдөлж байсан. Эрсдэл бий болоод байсан. Явц тунд маань ардаас ард түмний маань илгээсэн нэг 20 гэр тусамжийн гэр маань ирчлээ гэдгийг би Стамбулд ирчлээ гэдэг мэдээлэл авсан. Тэрийгэ татах гэж хөөцөлдсөн. Тэр одоо шороо бужигдсан явн дотор ч явж байхдаа манайх оруулаад их хурлын гишүүн юм байд. Нэг их хурлын гишүүнтэй бас танилцаад авсан. Тэрнээсээ гуйсан. Тэр маань Стамбулоос Туркийн онгоцоор татаад Адана гэдэг эсгөө хотод ачаа маань ирчлээ гэсэн гудамжинд гараад анх хоёртойгоо хэвлийн ганц нэг хүний дагуулад гудамжнаас одоо такси бариад Адана руу явсан 200 гаруй километр газар дундын тэнгисийг бүтэн тойрол том уулд аваад Адана дээр очсон. НАТО-гийн нисэх онгоцны буудал байсан. Гадна талд нь бид нар 5-6 цаг хүлээгээ зөвшөөрөл аваад орсон. Овоорцсон их тусламжийн ачаанд дотроос гэрээ олж харсан. Буцаага зөөх гэсэн чинь нөгөө нисэх онгоцны том подоонууд дээр гэрээ маань ингээ овоолоо ачсан чинь подооноо аавна гэж шаардлага тавьсан. Одоо эндээс та нар машин олоод ачаад яв. Тэгэл дахиад тэр аваарч яваал машин олоод ачуулах гэ түрх төсвчний зэргүүдийг гуугаал нөгөөдөлдөө бас нэг ойр зүрийн консерв өгж жоод ачуулаад тэгээ шүнжэнгөө явсараад хатаад авчирсан. Манай үлдсэн хэд маань бас нэг жандарм гэдэг нэг байгууллага хашаан дотор арай илүү талбай байна. Тэнд гэрээ барихаар боллоо. Бид нэрээсээ тийм л нэг адал дотор явсан. Эмчнэр маань олон хүн тусалсан шүү дээ. Эхэндээ манай эмчнэрийн ур чадварт итгэхгүй сүүл дээрээс ойчрон дийлдэхэ байгаад манайхан дээр ирэл. Манайхан ч дорн патууд гэл дорн эмчлэлээр янзлаа хийцэн. Тэгж л бид чинь 10 хоног тэнд явж маш их юм. Тэзээч мартагдахгүй. Тэр одоо нурцсан байшин барилга тэр хүмүүсийн одоо нас урцсан хүмүүс тэгээ тэр уйлж хайсан шороо тоол машин техник хөл толгооно олдохгүй тэгээ хажуу талд байсан тэр сэр улсаас нь ирдсэн дөрөв хэсэд гэдэг чинь аимшигтай юм байлээ шүү дээ тэр том хашаан дотор манайхаар бол энэ спортын сэнгэлт хүрээлэн юм шиг тэрэн дотор байж байгаа хүү шуугдгоо тэгээ аль тэр өстой аимшигт тэгээд тэр байшин барилга дид үтсэн тэр сүрцэн үед чинь хувийн ариун цэвэр захихаас ахвал ерөөс ойлголт. Эхний нь баг 3-4 өдөр л орон нутгийн удирдлага тэр апат энэ төр бол учраа олохгүйсэн шүү дээ. Тэгээд бид нар ингээл ажиглал ахад л ер нь явц дундаа л ингээл удирдлага зохион байгуулалтын сайжирсаар гал тэгэл ерөнхийдөө чигдрээд ихэлсэн. Тэр 72 цаг дотор ч очиж хамжаад бид нар 8 хүний амнаас энэ төр аваад олон хүмүүсийг одоо байршлын тогтоож өгöd $20,000 хүртэл одоо тэнд байгаагээ заагаад тахлаа. Тэрийг ухсараад манайхан хүртэл гаргаж өгсөн шүү дээ. Тэр үнд зүйл мөлийг гаргаж өгвөл тэр шороон дотор нь тэгсэн. Тэг би бол хамт явсан багийнхаа энэ залуучуудаар бахарч байгаа. Энэ залуучууд одоо дараагийн ээлжинд маш том ажиллагаанд явахд бол эдгээрт бол туршлага болсон. Маш их туршлага болсон. Дээр нь өөрсдөө анхудаа Монголоос явуулж байгаа учраас бидний бэлтгэл бэлэн байдлыг хангах дээр ч хүртэл дотооддоо дотроо ярилцсан бол их юм байгаа юм байлээ. Их юм байгаа юм байл. Тэрийг ярилцах хэрэгтэй. Тэрнээс одоо жирэхэд бод дүннээсээ цухтаагаал одоо нэг л одоо боож бүтээд байгаа юм шиг байх юм бол бидний нуруунд дээр тэр ачаа ирэхэд бол бид нар нүүр тулахд бол одоо яг энэ бодит дүмдэр үздсэн дээр улс үндэсний хэмжээнд том хэмжээний өөрчлөлтийг оруулах шаардлага байгаа. Ингэж бид нар туршлага хөрөмтлөөс.
Тэгж манай залуучууд аюу явуулсан. Өнөөдөр Монгол хүн Туркт очиход Монгол улсын баг иржсэн газар хөдлөлтөнд дээр ажиллаж байсан гэх тэр хүнд бол Турк хүмүүс бол ямар ч байсан хар буруу санахгүй туслаад явах замын заагаад өгөх тийм харилцааг бид тэр суурийг бол тавьж чадсан. Би бол залуучуудаараа бахархаж байна. Тэгээ хэлээд нь шүү дээ. Адлын явдал кино шиг 10 хоног бид тэгж өнгөрсөн. Түүнээсээ одоо зүгээр одоо нэг тийм хөнгөн шингэн тийм ажил ерөөсөө бид нар хэзээ ч мартахгүй. Тэр дурсамж бол хүн хөлт манд дотор мань байна. Ажлаас болоод жоохон ингээд шаардлага тавьдаг юм. Ажлаас болоод. Ер нь хувийнхаа зам байдлын хувьд бол би их бүрхэг хүн шүү дээ. Намайг ерөнхийдөө нэг тийм хатуу шаардлага тавьдаг диктатур нэг гэж ойлгоод байдаг юм шиг байл. Тэр ковид үед нэг тиймэрхүү ажиглагдсан юм шиг. Тэр бол ажил шүү дээ. Тэгээ тэрнээс болоод би их шүүмжлэлд өртдөг шүү дээ. Энэ нэг тийм диктатур нэг гэдэг. Гэхдээ удирдлага менежментийг хэрэгжүүлэхэд тухайн үеийн тактик арга ажиллагаа их өөр байдаг. Тэрий чинь удирдагч хүн эзэмших ёстой. Тэгээ анхудаа том тэр ажиллагаанд явсан очиод үтсэн. Тэгээд одоо би хэдэн аврагч нартайгаа тийм их амар их олон хүн нас уртсан тийм амар одоо нөхцөл дотор орчихол тэгэл яах би дарга гээл те хэдэн зэргүүдээ бос суугээд явж явах юм уу? Бидний хооронд ямар ч харилцаа байгаагүй. Хожимд би нэг албаагчгаа ярьж байгаа хэрэг телевизээр ингээд сонссон чинь сонин зүйл ярьж илээ. Намайг одоо бас гэл тийм хатуу гараар барьж ажиллах юм болов гэж бодсон. Бүр шал өөргээд тэгэл ороо унт гэдэг ч юм уу өглөө бос гэдэг ч юм команд өгнө гэж бодсон юм байна л да. Тийм юу ч болоогүй. Тэгээ ямар тактик хэрэгэлсэн юм бэ гэхлээр жишээ нь шүү дээ. Шинжимгээ ажиллал дээр бид нар чинь ганц нэг цаг бас дуг хийх хэрэгтэй. Энэ олон улсын төр стандартанд байдаг. Нэг хүний хэд их олон цаг ажиллаж болдгоо байхгүй юу? Өөрөө нөгөө аюулгүй байдал алдаад ослын тэмдэглэл гаргах чинь гээд бүр стандарттай. Харин тэр ажиллах ёстой тэр 8 цаг байна 10 цаг байна. Тэрнээс нь илүү бид нар чинь ажиллаад байсан. Монгол хүн чи бас их тийм төсвөр хатаж онцлогтой шүү дээ. Тэгэд өглөө болоход яадгүй гэхэлэр тэрний цагийн зөрүү байгаа. Тэгээ цагийн зөрүүгөө тооцож жоод би онцгой байдлынхаа ерхий газар удирдлагатай холбоо утсаар ярьдаг байхгүй. Гэхдээ яаж ярьдаг вэ гэхэлэр нөгөө майхан дотор байж хата утсаараа ингээл жоохон ингээд нэг чангад өнгөр ярьчихдаг. Амрыг ирээ даргаа гээл. Манайх ингээл би ингээл ажиглаж манайх бүх ингээл сэрээл ингээд хөнжлийнхаа дагавар ингээл чихэн ингээл сонсох гол ингээл сортолцоод ирдэг байхгүй. Юу гэж ярих нь вэ гэл. Тэнгүүт нь за бид нар үүрэг байна энэ төр гэл даргатайгаа ярингууд манайх бүгдээрээ сонсчод тэгээс ирчдэг. Тэнгүү за бүгдээрээ босцгоо ажиллагаандаа явъя гэд ингээ гардаг. Тэгээ хүнд нөхцөлд байж хахад ороо бол амарч явах үед тэр үед албаагч нарт юу хэлжсэн гэхлээр энэ зүйлийг битгийх юм болгож бодоорой. Бид нарт энэс илүү их юм тохиолдно. Манай нэг албаагч нэг могоон бид нар ингээд байшин дундуур ингээд ухаж явжсэн чинь тасарсан толгойн дээр хараад уулга алдсан байхгүй. Тэгээ би тэр залуугаа оронд дуудаж уулзаад юу ч битгий бодоорой. Энэс илүү их юм тохиолдно. Чи өөрөө тархин дотор бодохгүй гэдэг ийм юу өгч, команд өгч гэж хэлсэн. Тэгээ манай хэд бол ороо болохоор би дандаа марзан юм ярина. Хөгжилтэй юм ярина. Нэг ч одоо тэр нөгөө ажиллагаатай холбоотой юм сатар болохгүй юу холбоотой юм ерөөсөө ярихгүй. Шал өөр юм яриа л ингээл марзанаад инээлгэж бол өглөө гарах даалгавар авахтай бол хөдөлмөр аюулгүй ажиллагаатай холбоотой тэр юмнуудаа өгдөг. Тэгээ бас эмч манаас хажууд маань явсан. Тэгээд залуучууд бол нэг их тэр их олон нас орсон хүмүүсийг хараад эмзэглээгүй. Тэгж ажиллаж байсан учраас тэгэл яах вэ тэнд нь очичвол хүнд нөхцөлд байж хүмүүсээ тэгэл хажуугаар нь тийм одоо команд хэрэгжүүлээд байх юм бол яаж бид нар үүргээ биелүүлж чадах юм? Адилхан шүү дээ. Би юугаараа ялгаатай. Манай цэрэг тэн дээрэл ороо өрөөл бүгд консерв халаагаад иж байгаа. Би адилхан консерв халаагаад идэв шүү дээ. Ялгагдах юм байхгүй. Тэгээ өдөр болгон ажиллагаанд оролцохдоо яг зэрэгцээд явсан. За дарган та нартай хамт яваа шүү. Тийм учраас юунд ч битгий айгаарай. Юунд ч битгий айгаарай. Бид нарыг бол одоо ямар нэгэн байдал хувь тавилан төвшин би та нараа хажууд байгаа гэж хэлсэн. Тэгэл одоо ажиллагаа болгоны хажууд нөгөө хэдтэй хамт явсан. Хараа яналтаас алдчихгүй байхыг хичээсэн. Өөрөө холцсон үедээ оролж ясан үндэ яг л тэр байшин дээр байна шүү. Ийштэйш явж болохгүй шүү гэдэг зүйлийг хэлжсэн. Өөртөө нөгөө нас орцсон цогцсны дунд сууж байгаад би нэг шүн цай уугаад тэгээ гэгээ орсон чи баахан нас орцсон хүмүүс байсан байхгүй. Тэгээд өөртөө юу өгсөн юм бэ гэхлээр за уган баяраа битгий их санаа энийг их битгий бодоорой гэд шууд команд өгсөн.
Тэхгүй бол одоо тэр чинь бодоол одоо ингээд нас урцсан тийм олон хүн харчаад бодоод байх юм бол би өөрөө удирдлагыг хэрэгжүүлж чадахгүй өөрөө хямарч шүү дээ сэтгэл зүйн. Ерөөс тэгж бодож болохгүй шүү. Тэгээ цэргийн хүн байж шүү дээ. Одоо бас нэг гүүж хараа бэлтгэл сургуульттай байдаг хүн чи тэр зүрх юм харчаад энд юу ч биш гээл бодоод яваад байсан. Тэгээ энэний хүчинд л бид нэр тэр ажиллагаа амжилттай дуусгасан. Дараа нь нэр манай хүмүүс совил дэвдсэн, сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн. Хожим тэр эмч нарийн таа ч гэсэн хийлгээрэл гэсэн. Тэр ч бас ингээд тархин дотор үлдчихдэг гинэ. Одоо мэдээ анж байгаа ингээд би бодвол тэр олон хүнийг нас урцны зэгсээ төвчжсэн хүнийг би бодож чадсан шүү дээ. Яг энэ дотор сэлгүүдээ хадгалагдсан байгаа юм чи. Тэр олон байшин барилгыг ингээд хадгалаад ингээд харахаар болоод ингээд зүгээр эмчилгээ хийлгэх л хэрэгтэй. Цэргийн хүн төсөр хадуужилтай тэрнээс илүү мэдэн шүү дээ. Манай аврагч нар маш их юм үздэг учраас бол зэрэгцлэх тэр нь албаагч нартай хамт явж иж бид нар ажиллагаа амжилттай болно шүү дээ. Ямаас ч дарга нэг яруу очоод явах ямар нэмэр юм. Тэр чинь дарга биш байхгүй. Тэр чинь зүгээр чиглэл явж байгаа менеж шүү дээ. Багийн ахлагч хамт байна. Зовлонгоо л хамт үүрэх гэж байгаа шүү дээ. Тэгээ зовлонгоо хамт үүрнэ. Хэрвээ ял дамжил гараад бид ял дамжил хамтдаа л тэмдэглэн шүү дээ. Ийм л алтан зарчим байгаа юм чи. Тэгээ манайхан чадсан. Манайхан бол одоо дараагийн том ажиллагаанд явахд бэлтгэгдсэн. Амьтын хүртэл сэтгэл санаанд хямрал дөртөөд ядардаг юм бэл. Өдөржингөө дагаж явж ир ороо ирээд ерөөсө бүр ингээд саваад унчаад байгаа юм чи. Балуу сэрээрээ. Сэрээрээ. Үгүй сэрээч. Гар зугаалъя. Үгүй сэрээч үгүй. Үгүй. Сэрээч. Үгүй. Үгүй гарч бааш ихгүй мө хөөе. Үгүй балуу. Марта. Марта зэрэглээ. Өө балуу сэрээч өө. Өө балуу. Өө балуу. Сэрээч. Сайхан. Ядарч. Бид нар бүр тойр зогсчод хараад яагаад байгаа юм бол тэгэхэд л ойлгосон. Амьтан хүртэл одоо сэтгэл санаагаар хямардаг юм байна. Тэр хүндрэлтэй нөхцөл дотор явахдаа бид нартай хил амаар ярилцахгүй мөртлөө тэр байгалийнхаа одоо тэр цаанаасаа ямар зүүн совин байдаг тэрүүгээр ядардаг юм байна гэж ойлгосон. Тэгээ тэр байшин барилгын урдсан шил төмөр ёрдооцсон юм дээгүүр чинь нохооч ингээд дөрөв үлдээл ингээд үнэрлэл ингээд мөлхөд явж шít. Манай нэг нохооч юм бүр гидсэн төмсгөө хүртэл зүсээ бид нар тэнд чи ойлго хийсэн. Тэгээ мөлхөд явж байгаа байхгүй. Тэгтэл нохоо бол яг хүн шиг юм байна гэдэг тэр амьдралыг ойлгосон. Ерөөс цаана илт мэдрэгдээд байгаа. Тэгээд тэр хоол унднаас ахуулаад сэтгэл санааныхаас ахуулаад тэр нохоо өтөч гэдэг чинь маш том үүрэгт. Тэр нохоотойгоо харьцсан, нохоогоо тайвшруулна, нохоогоо зөв чиглэлд авч явна, зөв юмыг олж тогтооно. Манай нохоо чинь тэнд чинь түүхт бүр од болсон шүү дээ. Олон телевизийн хэрэг Марта балуу хоёроос чинь бараг одоо ярилцлага авах нь холгүй юм болоод зураг төрсөн гараад тэгвэр Монголоос нохоотой ирж байгаа мөгөө тэр нутгийн хүмүүс нь тэр удирдгууд нь гайхаад шүү дээ. Танаа хоёр нохойг харъя. Тэгээ манай нохоо чи олон газруудын тэр цэгийг олж гисэн шүү дээ. Огноос өдөр байшин барилга дээр орохлоо нас урдсан хүний олон хоног болсон хүний үнэр гэдэг чирсэн гэл үнэрлэхэд нэлэх гэл мэдэгддэг. Ерөөс олон ингээл явж байгаа. Тэгэл тэр болгонд нөгөөдөр дундуур нөх сүүр мөлгөж очиод олоод тогтоогоол өгч. За энд байгаа юм шиг байна. Та нараа үзээрэй гэж хэлэхэд дараа нь тэндээс нь цогцмогцсон гашиж байгаа байхгүй. Гайхалтай байсан. Харин нэг марзан түүх хэлгээд тэнд явц тунд нохоо хоол ирсэн. Тэр нэг тусламжийн агуулга дээр нь тэг манайхан тэнд нохоо хоол байна. Яах вэ гэд надаас асууж байна. Тэг манай хүүхдүүд чи маш гоё шүү дээ. Ерөөс ямар ч илүү юм дөрөөс юу байхгүй оролцохгүй. Намайг хэлүүл оролцсон. Яг команд хүлээдэг. Тэгээ нохоо хоол ирсэн байна шүү дээ гэсэн. Очоод учрыг нь болоод нэг шууд нохоо хоол олоод ирэ гэсэн. Очоод тэр хэдтэй нэг ямар хэлээр ярилцсан юм бэ? Ямар ч гэсэн нэг шууд нохоо хоол тэрэл ирсэн. Эрэхтэй би онгоцон дотор нохоо хоол ихэж ичсэн шүү дээ. Аюу үнэтэй байдаг байхгүй. Тэгээ авчирч ирсэн. Зөндөө атал явуулсан. Өөр улс орны нохоо бас явж илээ. Гэтэ манай нохооч бас нэг тийм жоо тэнхлүүн юм шиг надад харагдаад байсан. Тэг хямарч унаад байт юм. Бүр ядраал. Бос чадахгүй надад юм шиг. Гайхалтай. Та тэр одоо би яг тэр түрүүт болсон 10 хоногийн өдрийг ярих юм бол бараг 10 өдөр ярихаар хэмжээний тийм баялаг түүх байна. Ерөнхийдөө бол яг зөв чадал байвал яг түрх төнгөрөөс 10 хоног гэдэг тийм нэг
түүхээ мартахгүйгээр нэг цаасан дээр буулгая гэж бодоод байгаа. Гэхдээ бол би өөрөө бичдэг хүн биш л дээ. Нэг тийм үлдээчих юм бол тэр өөрөө сургамж. Тэр бага хүүхдүүдэд чиглүүлж явахаас гадна толгой дотроо байнга бичиж одоо сэвэлж хадгалж ирсэн бол яг ийм болдго юм байна, ийм болдго юм байна, орон нутгийн гэж удирдлага хэрэгжүүлдэг юм байна, сайн дурах гэдэг юм байна, дид бүтсэн ингэ сүрдэг юм байна, ингэ сүрцэл ихний ээлжинд ямар арга хэмжээ эхэлж авдаг юм байна, тусламжууд нь ийм тусламжууд ирдэг юм байна, эм нь ийм ирдэг юм байна. Та бодлоо том хүний одоо юу биш үү? Памперсаас ахуулаад. За тэгээд хөжлөн бэрхшээлтэй хүнд ямар тусламжууд байгаа вэ? Гэл тэр тэрэгцрүүдээс ахуулаад, тэр памперсаас ахуулаад, тэр хоол хүнснээс ахуулаад. Тэгэл усыг хаана ингээ байршуулчихдаг юм байна. Хүмүүс гудамжинд ингээ хонд юм байна. Түлээд өшнөөс ахуулаад. Тэгэл одоо өвлийн нөхцөлд хөхөөлийн хөтөнд ийм болчиход Монголд явах. Энд дулааны шугам задраад онцуулах, тогон тасарчуул явах. Тэр ард түмний хүлээцтэй байгаа байдал, тэр шашинтай холбоотой байна уу, тэр соёлтой байгаа байдал, тэр ухаалаг хандж байгаа байдал. Тэгэхээр дөрвөсөд хөдөлгөөн нүүлгэн шилжүүлэлт мижүүл ирж байгаа онгоцоор тээгрэлт мэвэрлэл, машин техник, зам харгуу, тэр голын усын бохирдол энэ төр олон зүйлүүдийг сэвэлж авсан. Тэрийг бол үлдээчүүл манай энэ залуучуудад яг тэр үед бол тэгж ажилтг юм байна. Удирдлагын тэгэх ёстой юм байна, зүтгэгчин тэгэх ёстой юм байна, цагдаан тэгэх ёстой юм байна, эмнэлгийн тэгэх ёстой юм байна. Тэгж ихний ээлжинд тэр замаа гаргасан дээрээ тийм байна. Тэр л ямар машин техник, экскаватор яадаг ингээд 72 цагаас хойш болоод ирсэн чинь ерөнхийдөө хүнд машин механизмууд ирсэн. Тэд нар чинь бол ингээд шууд барилгын нуран гэж ингээд ачаал гаргаал машин дээр ачихтаа ганц ингээд сэсэрдэг. Хэрвээ тэр сэсрэлийн дотор хүн байвал авч чадна, хүн байхгүй бол тэр чигнэ. Тэгэл одоо тэр олон одоо цогцны ууттай цогцнууд байгаа шүү дээ. Тэр чинь тэг машинд очивал тэгэл явж байгаа шүү дээ. Монголын ард түмч хүмүүлийн тусламж үзүүлж байна. Дээр нь аврах багаа илгээж шүү дээ. Энэ чинь засгийн газрын тусламж гэдэг чинь ард түмний тусламж шүү дээ. Ард түмний өмнөөс төлөөлөөд бид нар очиж байгаа байхгүй. Тэгэхээр Монголын ард түмний шагнаж байгаа ерөнхийлөгчийн шагналаа. Зөвхөн дуудах нь тэр багийн ахлагч нарыг дуудаад тэгээд нэг 100 гаруй улс орны багийн ахлагч нар очсон. Тэгэл тийм шагналыг хүртсэн. Энэ манай багт ажиллаж байсан онцгой байдлын байгуул албаагч, зэвсдүүчин, хэвлэл мэдээл, дээр нь ард түмний илгээсэн тэр хүмүүлийн тусламж энэ тэр 20 гэр энэ ард түмний сэтгэл шингэсэн тусламжийн тэрний л одоо нэг ядарч явахад тусалж байгаа тусламжийг одоо баярлалаа гэдгийг илэрхийлж байгаа л ерхийлэгч илэрхийлнэ шүү дээ. Тэр чинь хүндэтгэл яг. Түүнээс нэг хувь хүн тохиогоо тэр шагналыг олгоогүй. Тэр Түрхт байсан чинь нэг 4 хоттой жандармын генералтай гэрээ тусламж өгөөд байж хат нэг үг хэлэхгүй юу. Одоо би утга санааг нь бас жоохон мартагныхын янз орч юу ч хэлсэн гэхэл сайн нөхөр гэдэг бол зовсон цагт бүрийнхий дотроос харанхуй тодорс тодон гарч ирж байгаа од юм а гэж хэлчихсэн. Тэгэхээр бид нар бол нэг зовх цагт нөхрийн чанар танигдана гэдэгт утга нэг адил харанхуй дотроос төгөн гэрэлтэн гарч ирэх од шиг байд юм а гэж тэгж хэлчихсэн. Тэгээд тэр гэрээ тусламж олгоо гэсэн. Одоо гэр минь хаана байгаа л сураг тавьсан жоохон өндөрлөг уулархах газар байгаа гэдэг хэлээ. Бид нар чинь гэр барих арга зүйгээ бүгдийг зааж өгсөн. Тэгээ хаяагаа ингэ шуугараа, гар оруулаараа тэгвэл эсхий байгаа шүү, бороо мороо орох юм бол яалзарчдгийг ингэдгээс нах бол бүгд тоон үнийн тооны чи хамаагүй яаж болдгоо ингэ дээр авч явдаг энэ төрөстэй зэргүүд бүгдийг сурж аваад үлдсэн. Тэгээ ууланд байгаа гэж би дуулсан. Тэгтээ Тажикстанаас илүү айл улсаас илүү бас их олон гэр ирээд тэд нар чинь өрмөс гэр штэ нэг тийм шугурдуу гэр тэр бас байгуулагдсан гэдээ дуулсан. Тэгээд шагнал гэхээс нөгөө 100 гаруй улс орны баг утсан. Энэ дотор нэг 30-аад улс орн л баг аврах ажиллагаа нэг хүн аварсан штэ. Тэрэн дотор манай Монгол яваа штэ. Эр зоригоороо тэнд байж байхдаа гадаад улс орны багц хэрэгсэлтэй ингээл харьцуулаад хараад байсан. Хувц сэргэл нь өөр байсан. Бид нар чинь ингээ том холмотрыг багцтай яг газруудын багжил байгаа юм л. Гэхдээ тэр үед чинь тэр Францын чинь ерөөсө гартаа ингээ батарейгаар барьчихсан тэр цементий чинь ингээ буудаж байгаа шиг няцлаад байгаа байхгүй. Бид чинь нөгөө том юм чи өргөөл тэр давчин орон зай хоёр автангийн хооронд ор чинь ингээ мөлхөд орж штэ. Тэрлүү чи оруулж байгаа тэр юм чи их ави бэрхшээлтэй байгаа байхгүй. Тэгээд хүртэл хөгжчихсэн. Бирэд бол ерхий газрын удирдлагад хэлсэн. Ер нь бол хувь хүний зэвсгэлэнч гэдгээ дахиж харахгүй болохгүй нэ. Хувц сэргэлээ харахгүй нэ. Энэ комбинзонтой явцсан. Нөгөө Франц, Япон гэж комбинзог өгөөд чэйжрээс салдаг. Комбинзонтой явцсан ч тэр хүнд үед ядаж нэг хувийн ариун цэвэр сахиж авгийн өндөрлөлтэй байгаа юм чи.
Тэгэл нэг тийм хэлэхээр өнгө ингээл нэг цайрж маарал аюу төвхтэй. Тэгээ би тэр болгоно ядаж одоо энд явж байгаа залуучуудын гооц зүй талаас нь улс орныхоо нэр хүндийг ботсон ч гэсэн бас анхаарамаар их юм байна гэд зөндөө юм сурсан. Асрыг туршлага. Тэр ямар ч одоо их сургуулийн танхим суугаад ширээ наард суугаад тэрийг бол ойлгохгүй. Ерөөсөө практик гэдэг чинь л одоо хамгийн том одоо сургууль нь шүү дээ. Тэрийг бид сурсан. Тийм учраас манай баг хамт олонд өгсөн Монголыг төлөөлж утсан тэр 40 гаруй хүнд л өгсөн тэр шагнал байхгүй. Манай хамт олон энэ шагналыг хүртсэн гэж л дотор бодох хэрэгтэй. Таны бодлоор их хоромч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Их хоромч үзэл гэдэг бол их том асуудал. Нэг одоо Монгол хүний мэс чанартай холбоотой зүйлийг биеэрээ туулсан үед хэлэхэд ковидын хүнд 2 жил байна шүү дээ. Тэр үед яг ингээ фронт дээр ажиллаж байхад Монгол хүний мэс чанар ямар их тийм сулраа вэ гэдэг зүйлийг бол биеэрээ туулсан. Хамгийн их шаналж байсан тэр ковидоос илүү тэр өвчнөөс ч илүү. За өвчин бол яг мэдээ тодорхой хэмжээнд эрсдлийг хүлээж л таараа бид нар. Тэгвэл энэ улс орн чаашд оршин тогтоож үеийн үед байвал Монгол хүн гэдэг яг тэр одоо мэс чанар энэ зүйлийг л хадлах. Хүний мэс чанар. Хэрвээ бид одоо өнөөдөр шиг амиа одоо довоо шарлуулж бий болж л бусд нь хамаагүй. Эх оронд нь аюул зал учирсан үедээ бүгд тэгээд яваад гэх юм. Эх оронд минь том аюул зал том гамшиг гарцсан үед бүгдээрээ тэгээд тэр гамшиг юм сөхөр суучгаад уйлаад тэгээд бусдаас тулсан ч гоох юм уу. Ямар ч тохиолдолд хизээч Монгол оронд тохиолдсон зовлон бид нар л нуруундаа өөр. Бидний өмнөөс зовох гадаад улс орны хүн нэг ч байхгүй. Хэрвээ бид одоо бүтээн байгуулалт улс орны хөгжиж цэцгэлд хүрэж чадах энэний яд жаргалыг бид нар өөрсдөө л хүртэнэ. Энийг үл үеийн үед мартаж болохгүй. Үеийн үед газар нутаг тусгаар тогтнолоо бид нар хамгаалах хэрэгтэй. Та бүхэн одоо хэвлэл мэдээлэл бол одоо дэлхийд дахин болж байгаа юмнууд дээр тухайн улс орны ард түмэн яаж тэр одоо өчүүхэн алга дарман газрын төлөө тэмцэж харж байгаа биз. Яаж их орныхоо төлөө. Хизээ тэгээ бид нар хүндрэл бэрхшээл тохиолцоод өөрсдөө бэлтгэцгээд энэ улс орн хамгаалаад сууж байгаа. Эх оронч үзэл гэдгийг ярих юм бол маш олон том зүйл. Хамгийн энгийн ойлголт бол хүний мэс чанар. Хүний мэс чанар. Өнөөдөр дэлхийд дээр Монгол улс шиг олон нийтийн сүлжээгээр 2 хуваагдчихаал хэрэлдээ суудаг улс үндэст хаана байгаа. Шулуух элчи. Намайг буруутгаарай. Хаана байгаа тийм улс үндэст? Хааны дэлхийн улс орны төслүүдийг харж байгаа юм. Шудраг ус юмны төлөө тэмцэж чаддаг, амиа өгч чаддаг ард түмэн газрынхын төлөө зүтгэж байгаа, газар нутгийнхын төлөө зүтгэж байгаа, өв түүхийг бүтээн байгуулах гэж зүтгэж байгаа ард түмнүүд л байна шүү дээ. Бид нар шиг үгүйсгээл устгаал ингэ суугаад байгаа юм хаа байна. Тухайд генерал цол үрдэг болсон тэгээд гайхсан. Зүгээр л одоо мөрөөр ажиллаа идэг хүн. Тэр жоо иргэдсэн гайхсан. Тэгээд юу бодож ийсэн гэхлээр нэг төрийн ёс жаяг гэдгийг нь алдчих үү дээ. Буруу одоо илтгэл дараа бүр төгсчих үү дээ гэдгээр хайжсэн. Төр гэдэг чинь бас тийм хүндэтгэх ёс жаягтай. Ялангуяа би чинь цэргийн хүн шүү дээ. Тийм учраас одоо нөгөө юунд итгэж найдаж байгаа. Энэ төрийнхэн л одоо соён бонд итгэж найдаж амьдарч байгаа шүү дээ. Хов нэг хин нэг үүнд итгэж байгаа юм биш байхгүй. Төр гэдэг юмд л одоо тэнд одоо үнд зүйлд итгэж шүү дээ. Тэгэхээр тэр ёс жаяыг нь алдчихгүй гэдэг дотроо ингэ бодож ирсэн. За булганы тухайд бол одоо 10 гаруй генералтай. Түрүү ярианыхынд би танд хэлсэн дээ. Би бол яг булганы цэвэр 100% уугуул хүн. Яг тэр утгаараа бол Гүрээрч Баатараас хойш бараг 30 гаруй жилийн дараа би генерал болсон. Гэхдээ манай аймагт аав нь ч юм уу одоо төрсөн тэгээд манай аав булганыхаа гэдэг тийм генерал энэ төр ярьдаг хүмүүс бол байд. Яг тэднийг бол бид рүү оруулдаг. Одоогор бол 11 генералтай. Би өөрөө нэг аймгийн төвөөх учраас Булган сумын генерал гэж бодоход бол манай Булган сум бол тийм генерал цолтой хүн төрөөгүй баха. Анхных л баг. Гэхдээ нэг сүрхий саймшираад яриад байх юм бол надад байхгүй. Ёс жаяг гэдэг юм л их чухал. Ёс жаягийг алдчихгүй дэл гэж бодож ирсэн.
Тэгээд дээр нь бас их юу байсан. Доктор сэтгэлд маань ямар их амар хариуцлага байл гэж бодод байсан. Юу л зүгээр жирийн л игээл хүн шүү дээ. Генерал боллоо гэд би бусдаас юугаар ялгагдсан юм. Манай аврагч нар гэртээ хараад нэг аяг хоол иддэг бол би генерал гээд гэртээ хараад 10 аяг хоол идэх юм уу? Яг л адилхан зовлонгийн өврөн шүү дээ. Хүний амьдрал шүү дээ. Нэг аяг хоолоо идэнэ. Тэг хийх ёстой амьдрал яг л адилхан шүү дээ. Юугаараа шалгаад юм биш. Гагцгүй хариуцлага. Тэгэхээр түрүүнийг та бүхэн ярианд гарч байгаа эх орон гэдэг юм чинь үүрж явах хариуцлагууд нь энэ генералуудад төр оногдож байгаа шүү дээ. Генерал хүн гэдэг бол эх оронч үзэл, эх орон гэдэг тус орлон аюулгүй байдалтай холбоотой юм дээр жинхэнэ дуу хоолойгоо гаргаж байгаа үүрэгтэй хүмүүс бол генералууд. Тийм л үүрэг оногдчихж байгаа юм чи. Ер нь л дөрөн тувцтай явах үедээ шүү дээ. Бас нэг тийм шаардлагатай хатуу. Яг л ингэр замаа ярьчихаал малгайгаа ингээл дали тавьчихаал тий. Тэгэл нэг хаашааш алхаад байна гэж байхгүй үст. Аюу хэцүү байдаг байхгүй. Дөрөн тувцыг чи өмсч явна гэдэг чи хариуцлага. Би тэр тусмаа энгийн хувцастай явах нь амар байд. Энгийн хувцастай явж байхлаар харахлаараа энэ юу илээ гэж хүмүүс заримдаа бодоод нь энэ чи юу вэ гэж харагд. Энгийн хувцастай явах чи амар шүү дээ. Ядаж дэлгэр уршуугаар орох ч гэсэн тий явж явах тийм жирийн юм чи. Цэрэг хувцас өмсч явна гэдэг чинь надад том хариуцлага. Ерөөсөө хариуцлага нь хэцүү. Тэгэл та бодолт. Тэгэл өвдөг гарчихсан те. Гуталны шороод арцсан. Та хайшаас хувцалчихсан ингээл гарзаагаа явж явах юм. Өстө болохгүй байхгүй. Тэгээ тэр дөрөн тувц өмссөн үед бол өндөр одоо тийм зэгцтэй байх шаардлага тавигддаг. Манай бус талбаагч нар ч гэсэн ялгаагүй байх. Тэгэл дөрөн тувц өмсчихвэл хаач хамаагүй тэгэл нэг тийм зогсож бол эвгүй байхгүй. Хариуцлага аюул чухал. Ер нь бол эр хүнд бол хэд хэдэн зан чанар байх ёстой. Цаг барихаас ахуулаад, хэлсэндээ байхаас ахуулаад, бодлоо ярихгүй байхаас ахуулаад. Цаг барина гэдэг чинь маш том соёл. Тэгэл албаагч нарт одоо яадаг жишээлбэл өглөө 9 цагт хуралдаа гэхэд тэгэл цаг хоцрол. Тэгэл нэг өөрийг нэг том даргаал ботчихсон. Аягүй маш муухай том бүдүүлэг шүү дээ. Цаг бол ерөөсөө цаг бол алт. Цаг барих гэдэг бол хамгийн том соёл. Тэрийг барих гэж их хичээдэг. Хоёрт нь бусдад төвгүүдхийг боддог. Бусдад төвгүүдх. Монголчууд амьдрал ерөөсөө өөрийнхөө хүсэл мөрөөдөл үнэт зүйлийг бүгдийг бусдад даатгачдаг. Бусдад төвгүүдхгүй нэг амьдрмаар санагддаг. Тэрийг хичээдэг. Яг цаашаа ярил өөрийгөө нэг тийм сахилгадаг журмд авч явахын тулд хичээдэг зүйлүүд бий. Тэр болгоныг одоо ярьж тоочоод явах. Гайхуулаад байх зүйл биш. Цаг бол алт. Хэлсэндээ байх хэрэгтэй. Үнэт зүйл шүү дээ. Үнэт зүйлд үнэнч байх хэрэгтэй. Зүрхэн дотор ямарваа нэг зүйлийг үнэт зүйл гэж бодцсон бол тэр үнэт зүйлдээ үнэнч байх хэрэгтэй. Усын онцгой комиссийн ковид шуурхай штабыг удирдах ажиллаж байхдаа албаагч нартай нэг зүйлийг хэлдэг байсан. Хичнээн одоо ядарч өдөрч байсан ч гэсэн шудраг ажиллая шүү гэдэг байсан. Тэр олон яам агентлагийн тэр олон ажиллаар явсан хүмүүс итгэл даасан. Ядарч өдөрч байсан ч ялтох ёс зүйтэй байна шүү гэдэг л үгийг хэлдэг байсан. Ядарч өдөрч байсан ч ялтох ёс зүйтэй л байна шүү гэж бүгдээрээ тэгээд ажиллаж байсан. Энэ үнэт зүйл шүү дээ. Миний аав ээж хоёр хоёулаа бурхан болцсон. Тэгээ одоо байдаг бол тэр сүнс нь миний муу шар банд одоо нэг мөрөөрөөл нэг ая цантай ажиллая гэдэг юм байна гэж хардаг баг. Тэр нь бол хүнээрээ байх, хүний одоо ёсыг эрхэмлж явах нь бол үнэт зүйл. Тэгээ би аав ээжтэй тэгж баярлалаа. Жирийн ажилчгүй хүүхэд би бол хар бор ажил хийжсэн. Өдөө сумандас шуудаа өрөөл зомгол түүгэл явж байсан хүүхэд. Аав ээж нь ингэж зөв өмгөж байсан. Миний аав их шудраг хүн байсан. Аавынхаа яг хүмүүжээс хэлсэн үгүй одоо хүртэл дагаж явдаг. Тийм учраас би аав ээжтэй маш их хайртай. Миний зүрхэнд дэдэг үнцээс аав ээж юм шүү дээ. Дээр нь мэдээж ингээд ажил төрлөө сэтгэлээ зориулаад ажиллахад
аргэр авч явж байгаа өнгөт ч хамгийн том үүрэгтэй шүү дээ. Ойлгоно гэдэг. Би тэднэртээ маш их баярлж байна. Цэргийн сургууль маань хүн сонсохыг хүний одоо үгийг дуустал сонсох сургасан. Тэсвэр хатуучил сургасан. Зогсол сургасан. Гүйд сургасан. Сууд сургасан. Тэр одоо цэргийн сургуульд байсан тэр суурь хүмүүжил мал аав ээжимээ зааж өгсөн хүмүүжил одоо хүртэл явж штэ. Хэрвээ одоо тийм хүмүүжлийг аваагүй бол нэг тийм шилчхансан ингэсэн юм байх байсан бах л да. Тэгэхээр тэр хамтаа байсан цэргийн сургууль зааж өгч байсан багш хамтолонтой би баярлалаа. Дээр нь би иргэний хамгаалтын байгууллага гэж хэлж өгсөн тэр иргэний хамгаалтын гамшигын удирдлагыг зааж өгсөн ахмадуудаа баярлалаа. Би юу ч мэдэхгүй л хүн байсан шүү дээ. Одоо ч би юу ч мэдэхгүй шүү дээ. Тэднийхээ хэлж өгсөн тэр зааж өгсөн тэр ганц нэг үгийг л ойлгож авахгүй нэг дүр төрхөө олохгүй л явж байгаа л нэг онцгой байдлын байгууллага албаа гэж шүү дээ. Энэ бүхэнд хамт байж тусалж байсан дэмжижээс бүх хүмүүс эрдэмтэн мэрэгдэлтэй манагч эрдэмтэд багш нартай хамт олондоо энэ удирдлагад би баярлалаа гэдгийг илэрхийлээ. Ганц хүн гавьяа байгуулна гэж байхгүй. Хамт олонны хүчээр улс үндэстнийхээ хүчээр улс орончийн гавьяа байгуулдаг. Ийм л зүйлийг хэлэх гэсэн. Тэгээ ийм сайхан баярын өдөр та бүхэнд бүгдэнд нь одоо эрүүлэнхийг хүсье. Төрийн зэргийн болон хууль сахиулах байгууллагын мөрдөс нэгтнэгтүүд сайхан баярлалаарай гэдгийг хэлье. Хүмүүжүүлж өгсөн, сургаал үгээ айлдж яасан, ажлын дүртэй болгож өгсөн ахмадуудаа баярлалаа. Тэгээ хамт ажиллаж яасан олон хүмүүст хамт ажиллалаа шүү дээ. Зөвхөн онцгой байдлын байгууллага гэхгүйгээр би орон нутгийн удирдлага, энэ гамшигаас хамгаалалт, яам агентлаг гэдэг өргөн цар үрээд. Манай байгууллага чинь бол цэргийн байгууллага шиг биш шүү дээ. Хардсангүй одоо иргэний байгууллагад ажилладаг. Энэ хүмүүст хамт ажилласан эдрээс л бүгднээс нь суралцж байгаа шүү. Тэгээ тэр хүмүүст бүгдэнд нь баярлалаа. Сайхан баярлалаарай. Баярын мэнд дэвшүүлье гэдэг зүйлийг л хэлэх гэсэн. Бусдын дэмээр л одоо хүн хүмүүжиж. За энэ мөчийг тохиолдуулаад төрийн зэргийн болон хууль сахиулах байгууллагад албаа хааж байгаа бүхий л бүрдэстэй цэргийн албаа агч нартай, хамт нөхдүүдтэй, ахмадуудтай зөвтгчин орчин цагийн зөвтгчин байгуулагчдын 140 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн минь сайхан баярлаарай.